боловсрсон телевиз Jet School of English хамтран үзүүлж байна. Англи хэлний асын сургалт. Сайн бацхан үзэгчдээ англи хэлний авиа зүүн дунд чатны 5 дахь хичээл эхэлж байна. Би дунд чатны авиа зүүн хичээлээр үгсийг дуудахдаа хэрхэн зөв дууны өнгөөр өгсөж бууж дуудахыг сурч байгаа лээ. Харин өнөөдрийн хичээлээр англи хэлний ухтар болон дагаврыг үгийн язгуур залгахад тухайн үгийн үндсэн өргөлт өөрчлөгддөггүй болон хэрхэн өөрчлөгдгийг сурах болно. Хичээлээ эхлэхээс өмнө ухтар болон дагаврыг үгийн язгуур залгахад тухайн үгийн утга хэрхэн өөрчлөгдөж болдгийг дараах жишээн дээрээс харцгаая. Эхний үг forget буюу монгол хэлээр мартах гэсэн үйл үг байна. Тэгвэл forget гэсэн үйл үгэнд fool дагавар залгавал forgetful буюу мартамтгай, ой муутай хүн гэсэн тэмдэг нэр болж өөрчлөгддөг. Able гэсэн дагавар залгаснаар forgettable буюу мартаж болохоос гэсэн тэмдэг нэр болдог. Англи хэлэнд ухтрыг маш ихээр хэрэглэгдгийн нэг жишээ бол un гэдэг ухтар үг байна. Үүнийг мартаж болохоос гэсэн тэмдэг нэр залгаснаар unforgettable буюу мартаж боломгүй гэсэн тэмдэг нэр болдог байна. Ингээд үгийн үндсэн өргөлтөнд огт нөлөөлдөггүй дагавруудыг сурцгаая. Эхний дагавруудыг үйлээс тэмдэг нэр бүтээх дагаврууд байна. Able, full, ing. Эдгээр дагавруудыг үндсэн үгэнд залгахад нэг өнгөөр дуудаж байгааг анзаарай. Дагаад уншаарай. Drink, drinkable. Drink, drinkable. Help, helpful. Help, helpful. Bore, boring. Bore, boring. Харин AL, ISH буюу ish, LY, LESS, less зэрэг дагаврууд нь нэрээс тэмдэг нэр бүтээдэг ба үгийн үндсэн өнгөнд өөрчлөлт орохгүй. Дагаад уншаарай. Music, musical. Music, musical. Child, childish. Child, childish. Friend, friendly. Friend, friendly. Child, childless. Child, childless. Дараагийн дагаврууд нь hood, ship гэсэн дагаврууд байна. Эдгээр дагаврууд нь нэрээс нэр бүтээдэг. Жишээ харцгаая. Child, childhood. Child, childhood. Дараагийн жишээ харцгаая. Friend, friendship. Friend, friendship. Харин ER, meant дагаврууд нь үйлээс нэр бүтээдэг. Үгсийг дагаад хэлээрэй. Play, player. Play, player. Employ, employment. Employ, employment. Ness дагавар нь тэмдэг нэрээс нэр бүтээн. Жишээ харъя. Happy,
happiness. Happy, happiness. I-Z-E дагвар тэмдэг нэрээс үйл үг бүтээдэг. Жишээ харъя. Civil, civilize. Civil, civilize гэж дуудана. Харин одоо үгийн үндсэнд өөрчлөлт орж нөлөөлдөг үгийг өөрчилдөг дагавруудыг харцгаая. I-O-N, I-N байна. I-O-N дагвар нь үүлээс нэр үг бүтээх үүрэгтэй байдаг. Ингээд үгийн үндсэн үргэлтэнд дагвар залгасны дараа хэрхэн өөрчлөгдөж байгааг сайтар хараад дагаад уншаарай. Эхний жишээ харцгаая. Educate, educate. Боловсрох гэдэг үйл үгэн дээр бид нар эхний ed хэсэг дээр үргэлжтэй хэлж байгаа анзаараарай. Дагаад хэлээрэй educate. Educate. Харин бид нар дагвар авснаар үргэлж хэрхэн өөрчлөгдөж байгаа дахиад анзаарай. Education. Education. Education биш харин education гэж хэлэх нэ. Ингээд дараагийн жишээ харцгаая. Decorate. Decorate. Дагвар залгаснаар decoration. Decoration гэж дуудана. Дараагийн жишээ харъя. Communicate. Communicate. Дагвар авснаар communication. Communication гэж дуудлага өөрчлөгдөж байна. Дараагийн дагвар нь CIN дагвар нь тэмдэг нэрээс нэр үг эсвэл нэр үгээс нэр үг бүтээх үүрэгтэйгээр хэрэглэгддэг. Энэ дагвар нь мөн үгийн үндсэн өргөлтөнд өөрчлөлт оруулдаг. Дагаад хэлээрэй. Electric. Electric. Дараагийн жишээ харъя. Electrician. Electrician. Music. Music. Дагвар авснаар үгийн үндсэн үргэлт өөрчлөгдөд musician. Musician гэж дуудана. Дараах дагварууд болох TION, CIN хоёулаа нэг дуудлагатайгаар шин гэж дууддаг. Дараагийн үгийн үндсэн үргэлтөнд нөлөөлдөг дагвар нь IC юм. Дагварын өмнөх үе дээр үргэлттэй дуудана. Энэхүү дагвар нь нэрээс тэмдэг нэр бүтээх үүрэгтэй. Жишээ үгсийг хараад дагаад уншаарай. Scientist. Scientist. Тэгвэл дагварыг бичснээр scientific. Scientific гэж хэлэх нь. Дараагийн жишээ байна. Economy. Economy. Дагварыг бичснээр economic. Economic. Гэсэн дагварын өмнөх үе үргэлттэй болж байгааг анзаараарай. Дараагийн жишээ байна. Atom. Atom. Дагварыг бичснээр atomic. Atomic гэж хэлнэ. Дараагийн жишээ байна. Artist. Artist. Дагварыг бичснээр artistic. Artistic гэж дуудаж байна. Харин одоо нэг дасгал ажиллацгаая. Дараах үргэлтийн тэмдэглэгийг харцгаая. Эхний тэмдэглэг нь үгийн эхний үе дээр үргэлттэй байна. Дараагийн тэмдэглэг нь үгийн дунд үе дээр үргэлттэй байна.
Дараагийнх нь 3 дахь үедээ үргэлжтэй. Дараагийнх нь 4 дахь үедээр үргэлжтэй. Тэгвэл дараагийнх нь 5 дахь үедээр үргэлжтэй. Дараагийнх нь 6 дахь үедээр үргэлжтэй байна. Ингээд аль үгс нь аль тэмдэглэгээтэй тарахыг харгалзуулаарай. Үгсийг чанга дуугаар дуудаад уншаарай. Хамтдаа дасгалынхаа хариуг шалгацгаая. Дагаад дуудаарай. Эхний үед үргэлжтэй байх үгс нь nation. Nation. Clinic. Clinic. Байсан бол дунд үедээ үргэлжтэй байх үгс нь relation. Relation. Romantic. Romantic. Гурав дахь үедээр үргэлжтэй үгс нь population. Population. Дөрөв дахь үедээр үргэлжтэй үгс нь communication. Communication. Дараагийнх нь 5 дахь үедээр үргэлжтэй үг байсан. Identification. Identification. 6 дахь үедээр үргэлжтэй үг нь telecommunication. Telecommunication юм аа. Хятад хэлний алсын зайн сургалт. Тун удахгүй боловсрол суудаг хийзээ. Үгийн үргэлтэн нөлөөлдөг дараагийн дагавар бол y юм. Y дагавар нь тэмдэг нэрээс нэр үг, эсвэл нэрээс нэр үг бүтээдэг үүрэгтэй. Жишээ үгсийг хараад дагаад уншаарай. Public. Public. Олон нийтийн гэдэг тэмдэг нэрэнд y дагаврыг залгаснаар publicity. Publicity буюу хэвлэл мэдээлэл гэсэн нэр үг үүсч lick хоёр дахь үедээ үргэлжтэй дуудагдаж байна. Public гэж дуудаж байсан бол дагвар залгаснаар lick буюу эхний үе биш харин хоёр дахь үедээ үргэлжтэй дуудаж байна. Дагаад ялгаатай дуудаж байгааг хэлээрэй. Public. Public. Publicity. Publicity. Дараагийн үгсийг харцгаая. National. National үндэсний гэдэг тэмдэг нэр дээр y дагаврыг бичснээр nationality. Nationality буюу яс үндэс гэсэн нэр үг болж байна. Хоёр үгийн үргэлтийн ялгааг хараад дагаад хэлээрэй. National. National. Nationality. Nationality. Тэгвэл y дагаврыг залгаснаар нэрээс нэр үг бүтэж буй харцгаая. Photograph. Photograph. Гэрэл зураг гэсэн нэр үгэнд y дагавар залгаснаар photography. Photography буюу гэрэл зураг авалт гэсэн нэр үг болж үгийн үндсэн өргөлт хоёр дахь үед шилжсэн байгааг анзаараад дахиад хэлье. Photograph. Photograph. Photography. Photography гэж дуудана. Дараагийн жишээ байна. Climate. Climate. Цаг уур гэсэн нэр үгэнд y дагаврыг залгаснаар climatology. Climatology буюу уур амьсгал судлал гэсэн нэр үг болж мөн л үгийн өргөлт өөрчлөгдөж байна. Дагаад уншаарай. Climate. Climate. Climatology. Climatology.
Үргэлжлүүлэн нэгэн бичлэгийг сонсцгоё. Дараах бичлэгээс үгсийг хэрхэн дуудаж байгааг сайтар сонсоорой. Society, sociology, sociological, civil, civilize, civilization, biology, biologist, biological, personal, personality, personalize, legal, legalize, legalization. Харин одоо бичлэгийг дахин сонсцгоё. Сонсохдоо дараах үгсийг дагаад уншаарай. Society, sociology, sociological, civil, civilize, civilization, biology, biologist, biological, personal, personality, personalize, legal, legalize, legalization. Харин одоо үргэлжлүүлэн англи хэлний өгтөр үгсээс жишээ болгон сурцгаая. I am, on, under гэсэн үгсгэх утгатай өгтрийг үгийн язгуур залгахад мөн үгийн үеийн үндсэн өргөлт өөрчлөгддөг байна. Ингээд дараах жишээ үгсийг хамт чанга дугаар уншаарай. Possible, possible, impossible, impossible. Дараагийн жишээ байна. Happy, happy, unhappy, unhappy. Дараагийн жишээ харцгаая. Pay, pay, underpay, underpay гэж дууддаг байна. Ингээд хичээлийн эхэнд жишээ болгосон үгийг дахин санацгаая. Forget гэдэг үйл үгийг get үедээ өргөлттэй forget, forget гэж дуудана. Дараах дагвар өгтрийг залгахад үгийн үндсэн өргөлт өөрчлөгддөг. Ингээд хамтдаа уншицгаая. Forgetful, forgetful. Дараагийн үг forgettable, forgettable. Дараагийн үг unforgettable, unforgettable гэж дуудах бөгөөд бид нар буруугаар уншсан бол unforgettable эсвэл unforgettable гэж дуудаж болохгүй юм аа. Үзэгчдээ англи хэлний авиа зүүн дунд читний 5 дугаар хичээл энэ хүрээд өндөрлөж байна. Бид өнөөдрийнхөө хичээлээр англи хэлний ихэнх дагаврууд үгийн үндсэн нөлөөлдөггүй болохыг сурлаа. Харин ION, IAN, IC, Y гэсэн дагаврууд нь үгийн үндсэн өргөлтөнд өөрчлөлт оруулдгийг үзлээ. Мөн англи хэлний өгтрүүд нь өргөлтөнд өөрчлөлт оруулдагыг сурлаа. This is the end of today's lesson. Let's learn more next week at this time. Bye! JET англи хэлний сургууль дөрмөд суурилсан 100% англи хэлээр ярих, унших, бичих, сонсох чадваруудыг хөгжүүлэх шинжлэгдсэн хөтөлбөрөөр ерөнхий болон академик англи хэлний сургалтуудаа эсрэг авч эхэллээ. JET School of English. Таны амжилтын жигүүр болсон 20 жил. JET School of English.